Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим 25 жил. Газар шим компани нь эх орныхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоог хэрэглэгчдэд жилийн дөрвөн улирлын турш хүргэх зорилгоор ногоо даршлах үйлдвэрийг анх 25 жилийн өмнө ашиглалтанд оруулж байжээ. Тус компани нь 1999 онд 60 м квадрат түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлж анхны бүтээгдэхүүнээ Дунайский буюу бидний мэддгээр алаг салаад нэртэйгээр гаргаж байлаа. За 90-ад оны ихэнх үед бол Монголд бол хүнсний барааны хомсдол үсээ дэлгүүрийн лангуун дээр одоо бараа байхгүй картанд орчихсон юм байна. Энэний төгсгөлийн үед би одоо Bosch руу нэг бодлоо хүнсний бараа оруулж ирэх гэж явсан юм л та. Тэгээ Bosch нэлээд хэд хэдэн үйлдвэр үзээ танилцаад явж байгаад нэлээд хэдэн төрлийн барааг одоо цуглуулад очив. Тэрэн дунд одоо Куявский гэдэг тийм салаат бас тодорхой хэмжээ зөөн тоогоор атсан байдаг. Тэгээ тухайн үед нэг очиж явах үед бол бодгцсон ер нь доторх орц найрлагын тэрийг харахад бол ер нь Монголд урагдах ногоонууд бүгд байгаа. Энэ ер нь эндээс авч явах ш Монголд хийвэл яасан бэ гэсэн санаа тухайн үед бол төрсэн байдаг. Тэгээ нүгэ бодож ингээд явж байгаа сүүлд одоо 99 онд ер нь 2-3 ажилтнтайгаар одоо үйл ажиллагаа эхлүүлсэн. Газар шим компани нь үйлдвэрлэлийн эхний жил 2 төрлийн 20 мянган бүтээгдэхүүн худалдаанд гаргаж байсан бол өдгөө жилдээ 60 нэр төрлийн 9 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэж салбартаа манлайлж байна. Тэр үед бол яг ингээд зам харгууд нийт бүтэц ирэн бүх юм хэцүү байсан ч гэсэн Монгол хүний хийж чаддаг юм бид нэр өөрсдөө хийх ёстой гэж зориглоод одоо үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг л та. Байгуулагдсан цагаас ердөө 1 жилийн дараа өөрийн анхны нэрийн дэлгүүрээ нээж бүтээгдэхүүний худалдан борлуулж эхэлжээ. Тэр үйл ажиллагаа эхэлсэн эхний жилүүд 2-3 дахь жил дээр бол одоо бүтээгдэхүүнээ зарж борлуулж чадахгүй одоо ухарталд орох одоо борлуулалтын одоо машин тэрэгнээс эхлүүлэл одоо хүн хүчинтэй хүрэлцэхгүй байх юм асуудууд байж байсан. Хэдий түүхийн эдийн тасалдал, ажиллах хүчний хомсдол, хөрөнгө санхүүгийн хүндрэл бэрхшээлүүд тулгарч байсан ч компани үйл ажиллагаа байгуулагдсан цагаас хойш эрчимтэй урагшилсаар 2006 оноос улирлын чанартай үйлдвэрлэлээс бүрэн үйл ажиллагаатай буюу жилийн 4 улирлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлөө амжилттай шилжиж чадсан юм. Одоо үйл ажиллагаагаа одоо өргөжүүлээд алхам балхмаар сайжруулж, бүтээмжээ нэмэгдүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах, мөн дээр нь нэмээд эрэл хайгуул хийж одоо шинэ Монголынхаа өнцөг тохирсон байгаа одоо олдстой түүхээд дээр тулгуурласан тийм бүтээгдэхүүнүүд одоо хөгжүүлэх асуудлыг бол тасралтгүй хийж ирсэн л дээ. Үндсэн түүхийн эд болох хүнсний ногоог Дархуул аймгийн Орхон сумын тариаланчид ханган нийлүүлдэг бөгөөд намрын шинэхэн ургацыг чанар, стандартын шаардлага хангасан зойронд хурааж, үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хадгалалт, тээвэрлэлтийн гормын дагуу үйлдвэрт хүргэдэг байна. За 99 онд ингээ нэг ансирныхаа үйлдвэрийг анх байгуулчаал ногоо авъя гэдэл нэг хамаатны ахыхаа машиныг гуйж аваад Орхон сум руу гараад авчихсан. Энд нэг настай ихч байсан. Тэгээ буу харин тэгсэн танаа яаж байсан байл шүү дээ тий. Тэгээд буугаад ингээ өргөсгөх юм авах гэж явна. Яах вэ? Хаанаас хинт хандах уу гэсэн. Оо миний хүү би чамд хүүдэрээ дагуулад очие гээд. Тэр үе чи өргөсгөх эмгч чинь нөгөө 15 төгрөгийн үнэтэй байсан. Тэгсэн гол та эдээс гол 250 баг 20 дахин нэмээд өгч байгаа бол тэр. Цугсаа өрцөгөө нийлүүлж байгаа л богонд очиулахтай чинь бидээс чинь суудлын богооны тээшнтэй чинь. Тэгээд 2 минут зогсоод 2 минут нь 2 минут зогсдог юм уу? 2 минут зогсоход бидээс чинь 2 тонн, 3 тонн, заримдаа 5 тонныг тэгж ашигладаг байдаг. 2 минутын дотор батгаа. Сайн бүтээгдэхүүн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэвэл одоо сайн чанартай түүхийд байх хэвээр. Түүхийд хангалтыг сайжруулах, ногоочтой ургацыг нэмэгдүүлэхийн тулд одоо бид ногоочд одоо үе шатаагаар маш их олон сургалтыг явуулсан байдаг. 2021, 2022 онд бол Орхон сум болон ойр орчмын сумдаас одоо 20 ногооч нэг одоо шалгаруулад шинэ технологиор одоо өргөс тэмэх, тарьж ургуулах одоо үйл ажиллагааг бол санхүүжүүлсэн. Энэ технологиг амжилттай хэрэгжүүлэх юм бол хөрөнгө оруулсан оруулалтынхаа одоо 60% нь ногоочтой одоо бэлэг болгож үлдээн 40% нь одоо ургац хурааж авсан ногоогоор нь төлөөлнө гэж тохироод одоо дэмжин тусалж ажилласан. Зөвхөн 2024 оны жишээг аваад үзэхэд бол бид Орхон сумын ортмын ногоочдоос 2.2 тэрбум төгрөгөөр одоо өрөс тэмэх бэлнээрэн шууд худалдаж авсан байна. Тэгэхээр энэ бол хөдөө орон нутгийн ногоочд амьдрал авахд одоо бидний оруулж байгаа бас нэг том хувь нэмэр юм аа. 2008 онд үйлдвэрлэлд шаардлагатай иж бүрэн тоног төхөөрөмжийг суйрлуулснаар компани гар ажиллагааг хөнгөвчүүлж бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлжээ.
Ингэснээр шин, өвөрмөц савлгаатай, шинжлэгдсэн хаяг шошготой 8 төрлийн шин багц бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн нь хэрэглэгчдийн ташаалд нийцэж өндрөөр үнэлэгдсэн юм. Үйл ажиллагаагаа өргөжүүлж шин төвшөнд гаргая. Яг өөрсдийн гэсэн үйлдвэрийн байртай болоод олон улсын чанар стандартын шаардлагад хангасан хэмжээнд үйл ажиллагаанд явуулах ийм хэмжээнд хүргье гэдэг ийм төсөл боловсруулсан. Яг тэр үед Монгол оронд хэрэгжиж байсан Азийн хөгжлийн банкны төсөлд бид хамрагдаад 4.6 тэрбум төгрөгийн 7 жилийн хугацаатай юм зээл авсан байдаг. Үйлдвэрлэлээ бол өөрсдөө төлөвлөсөн хэмжээндээ төлөвлөж үйлдвэрийнхаа барилгыг болон иж бүрийн цогцлбороо барьсан. Энэ бол зөвхөн үйлдвэрийн барилга биш, офис, агуулга, ногооны зойр, бэлэн бүтээгдэхүүн агуулга, түүхэд агуулга, хүн хөргөлтийн агуулга, иж бүрийн цогцлбор 10,000 м квадрат талбай бүхэн цогцлборыг бид барьж 2018 онд ашиглалтанд оруулсан. Нидерланд, Америк, Хятадаас тоног төгрөмжүүд компанитай суйрлуулад үйл ажиллагаагаа шин түвшинд гаргасан. Тус компани нь үйл ажиллагааныхаа хүрээг дэлсээр 2007 оноос артишок хэмээх 2000 жилийн тэртегээс хүн төрөлхтний хүнсэндээ хэрэглэж ирсэн халуун орны эмчилгээний ургамлыг олон жил судалж туршсны эцэст эх орондоо амжилттай нутагшуулж 2011 оноос артишок эрүүл мэндийн ундааг үйлдвэрлэн худалдаанд гаргажээ. Анх 2007 онд артишок Монголд анх тариалж судалж ирсэн эколог хөгжил төрийн бас байгууллагын тэргүүн Батнасан гэдэг хүн биднэрт анх хандаад артишокийг Монголд тарьж ургуулж болж байна. Ингээ хамтраад хэдүүлээ бас бүтээгдэхүүн хийх үү гэж санал болгосны дагуу баг хамт олноороо ярилцж агаад ерөнхийдөө артишок Монголд гэдэг хөтөлбөрийг бий болгоё. Эколог хөгжил төрийн бас байгууллагын хамт олонтойгоо 6 их сургууль 2 клиникийн төв эмнэлэгтэй хамтарч нийт 5-6 жилийн хугацаанд бид бүхэн эрдэм шинжилгээний туршилтуудыг хийсэн байдгийг. Нэлээд гарах боломжтой Монгол орны нөхцөлд үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн нь артишок ундаа юм байна гэдэг дээр бид нэр тогтоод өөрсдөө эргэн тойрны хүмүүстэй бүгд хэрглэж үзээд үнэхээр сайн байна гэдгийг нь бол бүгд дуу нэгтээ хүлээн зөвшөөрсөндөө бүтээгдэхүүнээ хөгжүүлэх талаар ажиллаж байгаа. 2011 оны 2 сард бүтээгдэхүүнээ олон нийт худалдаж эхэлсэн байдаг. Артишок нь 2003 онд дэлхийн шилдэг хүнсний ногоогоор нэрлэгдсэн бүтээгдэхүүн бөгөөд олон төрлийн эрдэс бодисуудыг агуулдаг хоргоожуулах бодисоор баялаг гэдгээрээ алдартай хүнсний болоод эмийн ургамал юм. Бодисын солилцоо болон хоолны шингэцийг сайжруулад өгчин холестерин бууруулж байна. За антиоксидант үйлдэл үзүүлж байна. Гэх мэт маш олон үйлдэлтэй байгаа шүү дээ. Жирийн хүн ч гэсэн энийг ууснараа энэ утааны хордлого эмийн зохисгүй хэрэглэнээсээ салах юм бололцоо байгаад байдаг. Тэр байтугай ясыг бэхжүүлэх бодисууд нь хүртэл энд агуулгдсан байдаг. Бид артишок улам сайжруулах шин олон нэр төрлийг залуучууд нийгмийн бүх давхархад зөвхөн өвчтөө эрүүлжихийг хүссэн хүмүүст биш энгийн хэрэглээнд хүртэл нэвтрүүлээ. Цаагаараа хүмүүсийн эрүүл мэндийг дэмжиж гэсэн юм зорилготойгоор зах зээл дээр шинээр гаргахаар ажиллаж эхэлсэн байгаа. Эн чинь зөвхөн манай компани бүтээл биш Монгол улсын тэргүүлэх хэмжээний олон докторуудыг хамруулж чадсанаар их онцлог бүтээгдэхүүн болж чадсан юм аа. Тус компанийн хамт олон жил ирэх бүр үйлдвэрлэлийн чанар стандартыг шинжилэн сайжруулж 2018 онд салбарын хэмжээнд анх удаа чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001, хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 олон улсын стандарт, хүнсний үйлдвэрийн салбарт анхны GMP стандартыг хэрэгжүүлж 2022 онд MNS ISO 17-25 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж магадлан идэвхжлэгдээд байна. Үйлдвэрлэл явуулах бүх орчин нөхцөл, технологийн урсгал бүх нөхцөлийг бол үлгэр жишээ хангасан байна үзээд манай компанид GMP буюу Good Manufacturing Process гэдэг ийм батламжийг болгосон байдаг. Энэ батламж бол Монгол улсад хүнсний салбарт хамгийн анх манай компанид ийм олон улсын батламжийг авсан байдаг. Үйл ажиллагаа тогтвортой урт хугацаанд сайн явуулахын тулд бид нээлттэй компани болох нь зөв юм байна гэсэн ийм шийдвэрт хүрээд 2023 онд бид хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж нээлттэй компани болсон байгаа. Ингэснээр манай компани үйл ажиллагаа засаглал тодорхой шин төвшөнд гарахад ийм
одоо үндэс суурь, ахис дэвшил одоо нэг том алхам болсон гэж үздэг. Газар шим компанийн хувьд бол 20 мянга одоо 24 оны 3 дахь улирлын байдлаар одоо арилжааны идэвхээр эхний 5 дугаард жагсаж байна. Мөн түүнчлэн топ 20 индекст багтсан нь бол үндэсний одоо хүнсний чиглэлийн компани тэр дундаа одоо хөрөнгөний зах зээл дээр бүртгэлтэй компанийн хувьд бол бас томоохон одоо амжилт гэж хэлж болохоор байна. 30 гаруй % өсөлттэй явж байгаа ийм салбар. Тэгэхээр энэ салбараас тэр дундаа салбарынхаа томоохон төлөөлөх энэ газар шим үйлдвэр хөрөнгөний биржлэр гарсан нь бол тухайн үедээ бас нэлээд олон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татчих идэвхтэйгээр арилжаанд оролцох үе талгай нэгдсэн. Тухайн үед бол 3000 орчим хувьцаа эзэмшигч тухайн компани газар шим үйлдвэр хувьцаат компани хувьцааг авч орж ирсэн бас нэлээд өндөр үзүүлэлтүүдийн нэг байсан. Газар шим компани нь анх 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэрлэл явуулж эхэлсэн бол өдгөө 260 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг зуны улиралд нэмэлтээр 200-аас 300 ажилтныг ажлын байраар ханган хүнсний үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна. Бид 2024 оноос хөргөлтэй агуулгын барилгын ажлыг зураг төсөл болон төлөвлөлтөөс нь эхлэж гүйцэтгэж одоогийн байдлаар 70% гүйцэтгэлтэй явж байна. Бидний барьж байгуулж байгаа агуулга маань нийт 2000 орчим метр квадрат талбай өгөхөд 6000 метр куб эзэлгүүнтэй зөвхөн хүнсний ногоо хадгалах зорилттой зорийн барилга байгаа. Манай компани бол хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг онцлогтой учраас хүний нөөцийн хувьд ажиллагаа доктортой ажиллуулах зорилгоор сургаж хөгжүүлэх, боломжийг олгох, нийгмийн баталгааг бүрдүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллагаа. Удаан хугацаанд ажиллаж байгаа болон шинээр ажилд орж байгаа ажилтнуудын хувьд ялгалгүй хүртээмжтэй тэгш оролцоог бүх чиглэлд хангахыг бол зорддог. Бид нартай удаан хугацаанд хамтарч ажилласныхаа үр дүнд олон жилийн хуримтлалын хөтөлбөр хэрэгжүүлдэг. 2023 онд нээлттэй хувьцаат компани болсноороо нийт ажилчдаа мөн хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 2008 оноос одоо хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. Үйлдвэрт дамжлага дээр ороо дараа нь бас борлуулалт руу орсон. Борлуулалт дээр дэлгүүрийн нэрийн барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаад дараа нь түүх эдийн яруу. За тэгээ санхүүд гэдэг ер нь айгүй олон газар ажилласандаа үйлдвэр дотроо бол хантайгаа бас цуг ажиллаж байгаа. Одоо за ер нь хоёлаа хүүхдээ нэгдүгээр ангид ороход нь нэг байранд орондоо гэж ер нь бодож байсан чинь яг л ер нь яг тэр бодлоор юм шиг ер нь хүүхдээ нэгдүгээр ангид орох яг тэр жилийн ер нь компаниас тусалцаа үзүүлээд бид тэр байртаа болчихсон. Одоо энэ олон жил ажиллаж байгаагийн хувьд бол тэр бол мэдээж хамгийн дом шагнал. Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, импортын бүтээгдэхүүний зах зээлийн 30 орчим хувийг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд өөрийн гэсэн өнгө төрхийг цогцлоож, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгон тодорхойлсон газар шим компани хамт олон өнгөрч буй 25 жилээ эрүүл, чанартай, шинэлэг, инновацлог бүтээгдэхүүний буухягаар тасралтгүй үргэлжлүүлсэн амжилтаар өдөж байна. Гэрүүлийн компаниас нээлттэй компани болоход бол засаглалын хувьд шилжилтийн үед нэлээд твдэх, хөл алдах тохиолдлууд бол гардаг. Угаас засаглал туйлын их анхаарч ирсэн тус компанийн хувьд бол энэ шилжилтийн үеийг амжилттай давж өнөөдөр нээлттэй компаниудын дунд компани засаглалаар тэргүүлэгч хэмээн нэрлэгдэх боломжтой болсон нь бол тус компани сүүлийн жилүүдийн хамгийн том ололт амжилтны юм байна. За 2024 онд манай компани 25 жилийн ой болж байна. Ингээд миний зүгээс бол манай хамт олонны зүгээс хамтарч ажилласан эрдэмтэн докторууд бүх хүмүүстэй хэрэглэгч та бүхэндээ талархснаа дахин илэрхийлье. Амжилтыг бүтээлсэн нийт ажилчид та бүхэндээ 25 жилийн өмнө төргийа. Өнөөдрийн бидний амжилтанд өдөр бүр хувь нэмрээ оруулж чин сэтгэлээсээ доктортой хамтран ажиллаж ирсэн нийт ажилчдаа бүгдээрэнд нь барьсан талснаа илэрхийлье. Бүгдд нь баярын мэнд хүргье. Газар шимийн түүхийг бүтээлцэж байгаа ажилтнуудаа 25 жилийн баярын мэнд хүргэе. За нийт хамтран ажилладаг тариаланч нар хамтран ажилладаг хувь хүмүүс байгууллагуудаа 25 жилийн мэндийг хүргье. Газрын шимийг хүртэж байгаа бүх хүнд газар шим компани 25 жилийн ой мэндийг дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Компанийн нийт ажилтны албаагчдаа газар шим үйлдвэр хувьцаат компани байгуулагдсны 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өрхөө татсан өрөө цагаан гэрээс
Өргөн талыг эзэлж өсөн дэвчсээр үржил шимтэх газрын хөрснөөс үеийн үед хэрэглэгдэх үн цэнийг бүтээв.